Эрхэм сонсогчдоо сайн байцгаана уу? Эрүүл амьдрах уу зөв хооллоё. Манай радио цоврал хичээл нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай нэвтрүүлгийн байнгын багш эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз орны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багшийнхаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Мөнхөө багш маань их чухал сайхан сэдвээр бидэнд зөвлөгөө өгнө. Ер нь бол бид бүхэн монголчууд бид их зөөр зэцэн үгэнд их дуртай. Тэр дотроо өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, үжийн хоолыг дайсандаа гэдэг үгийг мэдхгүй бараг одоо хүүхэд байхгүй гэж ингэдэг. Тэгэхээр өнөөдөр бас энэ зөөр өгтэй одоо сэдв ижил ийм яриа яригдах гэж байна. Тэгэхээр өглөөний хоолыг үнэхэрийн зөвхөн өөртөө өгөх ёстой юм уу агшаа? Өглөөний хоол гэж юу юм бэ? Хүнд юугаараа чухал юм бэ? Энэ өглөөгийн хоол бол их маш их чухал юм. Ер нь бол энэ 3 хоолоо тэнцвэртэй хооллож явах чухалтай л дээ. Өглөөгийн хоолыг 30% авдаг, өдийн хоолыг 40%-аар авдаг, оройгийн хоолыг 30%-аар авжээ гэж ингэж зөвлөж байгаа юм л та анагаахын талаас бол. Өглөөгийн хоол бол маш яахын аргагүй маш их шаардлагатай байдаг. Яагаад гэвэл өглөө бид нарын бодисын солилцоо явагдаад гэдэг юм уу, энергийн хэмжээ хоригдол нэлээд байж байдаг. Өглөө босонгуудаа бид нарын зүрх тархи цусан судас ажиллаж эхлэх ёстой байдаг. Тийм болохоор бид нар тэр зохих хэмжээнийх нь энергитэй, сэргэн босолтын төлөө бол бид нар зохих хэмжээний уургатай. Ингээд нүүр сусын нэгдлэр гололсон, уургаар одоо дидэлсэн ч гэх юм уу. За ингээд ийм шимт хижээлтэй хоол хүнсийг өглөө идэх нь бол зайлшгүй шаардлагатай байдаг байхгүй. Тэгээд одоо бид нарын чинь бүх эргэттэнгүүд ажиллана, бид нарын оюун тарих ажиллана. Тэрвээ өглөө цай уухгүй бол одоо ер нь өглөө цай уудгүй хүн байна уу энэ? Зөндөө. Зөндөө юу. За. Яг гэвэл нэг ийм үг байдаг л да. Юу ядаргаатай яарад ах чинь гэдэг үг байдаг. Тийм үү. Нэг жоох илүү унтаад тэгээ ажилдаа хурдан гүйх гэдэг ийм сэтгхүү бол тэр дотроо залуу хүмүүст их байдаг. Тэгээд бол бушуухан шиг нэг амандаа нэг юм хөвлөгийг хийхгүй бол ус залглал тэгээд гарч явдаг. Тэгээд тийм учраас баг өглөө юм идэхээр ихэнх хүмүүсийн дотор нь ухаардаг юм идэх. Энэ бол нэг зүйлийн зуршлал да. Яагаад гэвэл өглөө байнгын ийм зочирлоггүй байнгын хоол идэхгүй байсаар байгаад ингээд сурцсан байгаа байхгүй. Гэвч бол өглөө хоол идэхгүй орой хоол идэхгүй бол их туйлын буруу юм байгаа юм л да. Хамгийн доотлол ойр лаваад хэлэх юм бол одоо өглөө хоол идэхгүй хүний чинь бид нарын сүн элийг ажиллаан хийгээд бид нарт одоо хоол шингээхийн төлөө одоо сүсийн шингэний чинь хадгалаад өгсөн байгаа байхгүй. За энэ сүсийн шингэн өглөө хоол идэхгүй ухтаар байнга тэндэн байна. Байнга тэндэн байгаад ихтэй дэрэгтээрээ бид нар агшаах ёстой. Улам энэ одоо агшуун болох ёстой. Тэр дээрээсээ тэр дотор байгаа бодисууд холестерин тэр сүсний бодлогдох ид тэгээд эрдэс бодисууд нийлээд сүсний чинь чулуугийг үүсгэж байгаа юм аа. Нэг энэ одоо нэг сүсний чулуудлын үүсгэж чинь нэг үндсэн шалтгаан болж байна. Өглөө хоол идэхгүй. Тийм өглөө хоол идэхгүй гэсэн болж байгаа байхгүй. За тэгээд түүнээ дараагаар ороод ирэхээр энэ өчтөр орой 6 цаг 8 цагт хоол идсэн байна. Тийм өглөө болохдоо зэрэг одоо нийтдээ 8 цагаас дээш гарангууд хүний ходоод бүр мөссөн ингээд хоосон болсон байдаг. Гэвч хоосон болсон үедээ бидний ходоодны шингэн шүүрслэх болчихгүй байхгүй. Маш бага хэмжээгээр шүүрсэлдэг. Ингээд он удаан жил удаад ирэхээр чинь яадаг вэ? Ходооднаа чинь өвчнийг үлхэлж үүсгэдэг. Бидний ходоодын шингэн гэдэг бол туйлын аюултай хүчлэг бодис. Арьсан дээр тусах юм бол цөм түлээл гэн хувцсандаар тусдууд бас л цөм түлэх. Ийм л хүчин чадалтай ид байгаа. Ходооднаа шингэний гаргаж ирэл тусгаах юм бол. Тийм ээ. Тэгвэл бид нар яах юм ходоодны шингэн өөрөө хамгаалах бүрхшвтэй ч гэсэн удаан жилийн юунд болоод ходоодны удаан чанартай өрөвсөл үүсэх аюулыг үүсгэж байгаа юм аа. За тэр өрөвсөл үүснээс дамжираа цаашаа хорт авдарч юм уу олон зүйл юм. Таны шингэлтэнд муу болох юм уу? Таны ходоодны хүчин чадал буурах юм уу? Ингээд олон зүйлтэй холбогдож орж ирж байгаа байхгүй юу, тийм ээ. Тиймэтэр өглөөгийн хоол их чухал болж байгаа. Өглөөгийн хоол идэхгүй болохдоо таны ажлыг нийлүүлдэг, таны сургалтыг нийлүүлдэг. 9-10 цаг болоод ирэхэд цусан дотор байсан чихрийн хэмжээ эрс буурна. Тэр үед таны толгой маанайх, таны толгойн эргэлт муу. Юу ажил маань? Ажил байхгүй болчихно шүү дээ. Ажлын чинь толгойч нь эргэлт нь их муу болох. За ингэхдээ зэрэг ном сурж ясан хүүхдүүд яах вэ? Тийм ээ. Ажилдаа энэ чухал ажил хийж исэн бол таныг чинь сайн ажиллахгүй болохдоор буруу шийдвэр гаргачихвол яах вэ? Тийм ээ. Ажил чинь сайн хөгжихгүй явж байна. Урагшаа сайн агцсан муутай болоо шүү дээ. Гих зэргийн олон асуудал. Тэгээ цаанаас нь эрүүл мэндүүдийг ингээд аажмаар нөлөөлөд ажлыг чинь нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Тийм болохоор ерөөдөөсөн бид нар өглөө цай уухад чухлаа гэдэг нь бол юм байгаа байхгүй юу? Багшаа за цай уух ёстой. Гэхдээ бид нар яг юу уух юм бэ? Юу идэх юм? Ямар хэмжээтэй идэх юм гэдэг ийм хоёр асуулт. Зүйтэй. Өглөө бол та таалаараа яг харьцангуй өдрийнхөө хоолны 3.1 одоо бүх өдрийнхөө хоолны 3.1 тийм үү арай бага шиг идэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид нар нүүрс уснаа нэг. За тэгвэл бид нар одоо ямар хоол идэж яах вэ?
Өглөө би хэдэн хүнээс асуусан. Тэр голдуу энэ тортч юм уу тэр нэг тосон шарсан борцог байна штэ тий. Тийм үү? Тэрийг их идэж яах гэж байна. За тэгвэл нэг бол маасалдаараа ингээд талхан дээр маас талхан дээр маасан төсгээд сахар игээд иж. Тийм. Ерөнхийдөө энэ хитэн арга нэг сайн биш байгаа байхгүй юу? Бас нэг арга бий багшаа. Оройныхоо хоолыг халааж иддэг. Оройны хоол нь халааж идэхтэй бол хэрвээ гурил хоол байгаад ногоо биш бол гарцсангүй бас гайгүй. Ягаад гэмгэл манай тэр хөшгөн ээж хэлж ийсэн. Оройгон гурил хоолоо үдээчгаад өглөө ингээд цай хийгээд явахдаа цай нь бүлээн болчихдээ юм аа. Цай хөргөөд их сайхан байд юм аа. Юу ч бол энэ гурил хоолын хувьд бол хувирал их байхтай байдаг. Хэрвээ та хоолон халуун цаг гадна тавьсан бол яг их хэмжээний багтаар болж байна. Энэ бол болохгүй. Өлдсөн хоолоо илүү байх үед бол яа гэвэл тогооноос нь гарах үедээ тусдан цэвэр аягн хийгээд одоо бидний шилдэж бохирд болохгүйгээр тэгээд 2 цагийн дараа юм 1 цагийн дараа одоо 1 цагийн дараа одоо хөрснөө үед нь хөрөгчн дотор тавил. Энэ болохгүй ч биш болно. Арай тэр тосон чарсан боовоос чинь дээр. Тосон чарсан бов яага болохгүй гэж хэлж байгаа юм. Нэгдүгээр нь тэр бид дээр тайлбарсан мэт үгүй өөх тосондоо тайлбарсан. Тос алхтараа хорт бодис үүсдэг. Энэ хортой бодис үүд байгаа байхгүй юу. Тэгээд бов борцог нөгөө нөөс уснаа нэгдийг төлсөн энэ бас хорт дотроо үүсгэх бодис үүссэн байгаа. Дээрээс нь тосон энерги нь өндөр, гурилын энерги нь өндөр. Таны таргалуулахын чинь нэг үндэс боломж болж ирж байгаа. Тэгээд эрүүл хооллолт биш болоод байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ бас зөв. Маста талах. Маста талах бол маасл нь хэцүү болчихж байгаа. Тэгээд давхыг яаж идэх юм бэ? Маашаалла гэдэг нь дээр нэг өгөрцөө тавьчихна, жаахан жимс тавьчих тийм ээ. Одоо тэнд тарагтайгаа дүрээд идчих, сүүн дүрээд идчих, цайндын дүрээд идсэн ч болно шүү дээ. Энд чинь талах бол маш сайн хоол. Нин илүү одоо бүхэл буудагаар хийсэн талах, тэр хар талах ч юм уу. Энэ одоо маш сайн хоол. Энд чинь нүүрс уснаа нэгдэл дээр нь одоо биднээс түрүү чинь ярьжсэн нөгөө ширхлэгээд тийм ээ бүдүүлэх хоол гүнс. Энэ маш сайн. Хэрвээ та маасл тавиул хэцүү болчихоо. Маасл таны энэ масл хэрвээ Монголын цэвэр масл юм бол болно. Энэ байгалийн журмаар ирсэн байна. Бага хэмжээнд байхад болохгүй ш болно. Хэрвээ та хүний аргаар хийсэн масл, гадаадаас ирсэн масл, олонхын хүний аргаар хийсэн масл. Маргарин гэж хэлдэг юм да. Манайхан тэгж мэднэ тий. Ургамлын досыг ус төрөгч хийж шахаж хийсэн. Тий. Ус төрөгч шахаж хийгээд ийм үйлдэл өрөөс. Энэ сөрөг дос гэдэг энэ таны зүрх цусан судасны авчныг үүсгэнэ. Зохих хэмжээний бага зэрэг сахар хийгээд идэхэд энэ таны биед них охируулж ярихгүй. Ингээд хүн толгой молгой эргээ цусныхын шихэр буурангууд нь яадаг үлээ ам дотор шууд шихэр хийх хэрэгтэй байна. Шууд энергийг хангаж өгөх хэрэгтэй байна. Тэр чинь тархич нь энергигүй болцсон байна гэсэн үг байхгүй. Тиймээс ийм энэ талыг анхаарах хэрэгтэй. Өглөөгийн хоолнд тийм ер нь тэгээд бол ингэдэг би ер нь хоолндороо ямар нэгэн хоолндор жоохон жимс ч юм уу жоохон түүхий ногоо идчихэ. Эндээс витамин C-г нь таавна. Хэрвээ C-г авч чадахгүй бол яг хөө тэр өрлөөр бага хэмжээгээр идэж болно шүү. Их хэмжээгээр идэл эргээд биенд ашиггүй. Шиг мах яах вэ багшаа өглөө идэж болох уу? Мах идэж болно. Зохих хэмжээний уургатай байх. Өглөө иддэг хамгийн сайн хоол нь бол нөгөө бурцангийн зутан гэж байгаа шүү дээ. Би одоо олон телевизээр олон явуулдаг. Каш гэж. Каш гэдэг юм уу? Нөгөө овёс мөн үү? Овёс биш ээ. Бид нар нэг шар бурцаг байна шүү дээ. Шар бурцаг нэг машин дотор ингээд нэг юм дотор эргүүлээд хийж шүү дээ. Тэгээд би тэрийг олон телевизээр олон явуулж байсан. Буурцгнаа сүү гэж хэлж байна. Буурцаг тэгээд тийм ганцхан нэг зүйл юм биш ээ. Би бол 10 хэдэн зүйлээр төрөлбөрийн буурцаг нэ. Төрөлбөрийн буурцаг дээрээс нь тэр овёсыг чинь бас хийж байгаа, мөөгч хийж байгаа тэр жоохон ногоо могоо бас луу муун хийгээд оруулцдаг баг. Ингэхтэр одоо таны энэ бол хамгийн сайн хоол гэж бодож байгаа. Тэгээд яг хаа зүйлээр боломжтой бол энийг надаас асуувал бүр нарийн тайлбар хийж болох юм тийм ээ. За энийг одоо ярихгүй. Иймэрхүү хоолуудыг хэрэглэж сурч байгаа. Хоол байна гшаа. Өндөг. Өндөг сайн. Өглөө нэг өндөг идэж болно шүү. Үнэхээр идэж болно. Яг гэвэл цогцтой өөр. Та өндөг идсэн бол бити мах тийм ээ. Та мах идсэн бол бити өндөг ид тийм ээ. Энд чинь бол нэг зүйлийн тэнцвэрийг баталгаажуулдаг. Өндөг, сүү, мах тэр шар буурцаг эн чинь бол нэг уургийн ирэлт шүү дээ. Энэ дөрвийг хоорондоо солиод ингээ хэрэгжилж болно шүү дээ. Тийм. Ингүүл одоо таны хоол ягаад гэвэл уург идэнгүүт байна шүү дээ. Уург идэнгүүт таны биеийг нөхөхгүй байхгүй. Бидний уург тархинд нэг зочрол өгтөө. Бидний бодис хүсэж байгаа юм байна гэдээ таныг өлсөхийн удаан байлга. Тийм ээ. Зохих хэмжээний уург идэх ёстой. Тэгвэл нөгөө дээр ярьсан ширхэглэг одоо эд болох олон төрлийн кашуд байна л да. Шар будааны, гурван будааны тэр бол бас болно тийм ээ. Яг нүүрс төрөгч нүүрс уснаа нэгдэл нь нэгдүгээр байранд. Хоёрдугаарт нь уург оруулж ирж байгаа байхгүй. Нүүрс уснаа нэгдэл ягаад гэвэл бидний толгой өглөө их ажиллах болохоор нүүрс уснаа нэгдлээс шууд бид нар үзмийн шихрийг гаргаж аваад бидний тархинд хэрэгэлдэг. Тиймээс бид нар өглөө заавал ганцхан мах идчих бол болохгүй. Ганц одоо тэр чинь хувируулаад нүүрс уснаа нэгдэл болгосоор байтал биеийн дотор чинь асар их хэмжээний химийн үйлдэл явагдаж байгаа байхгүй. Энэ одоо их муу
муу аахгүй. Тэгвэл бид нар шууд нүүрс усны нэгдлэр нь шууд гурил цагаан будааны төрлөөр гэдэг юм уу энэ хоол хүнсний ургамлын төрлөөр ургамлын нэг чинь бол 5 тарианы төрлөөр ингээд нөхөдөө зэрэг танд энерги шинаан. Дээрээс нь танд энд чинь яахын аргагүй шаардлагатай уурга хэрэгтэй. Тэгвэл зогстой уурга саяын гэсэн нэг өндөг хоёр өндөг идвэл авчна. Манай монголчууд нэг юм байдаг аахгүй. Би харж байсан орой унтдаг тосон шаарс хит хитэн өндөг шараад чи. Энэ туйлын буруу. Өндөг маш хэрэгтэй нэг л өндөг байхад нэг хэмжээ гэдэг юм хэрэгтэй. Нэг л хэмжээ гэдэг юм хэрэгтэй. Өндөг дотор их хэмжээний холестерин байдаг байхгүй. Тэгээ чи нэг өндөгөөс даваад 2 3 өндөг гэдэг ихтэй холестерин чинь өндөр бол. Тэгээ досон шарны чинь энерги чинь их өндөр болж байна. Тэгээ уургийн чинь хэмжээ ихтэж байна. Ингээд өөртөө ингээд юу хураад байна. Лай хураана. Энэ нэг ийм асуулт байна гшаа. Та их олон нэвтрүүлгээр ер нь одоо битэрийг ярьж байхад нэг ийм зүйлийг ярих дуртай байдаг. Хүн одоо өдөрт маш их олон төрлийн хоол идэх. Яста за 35 гэж нэг тоо хэлжсэн төрөл гэж. Япончууд гэж байгаа байхгүй 35-аас дээш идэж байгаа юм. Өглөө хүн биш тэ. А гэтэл бас нэг ийм яриа байсан. Хүн нэг дор олон төрлийн мэдхээр би махад ядгүй гэхээр алийг нь боловсруулахаа мэдгүй их зовдөг гэдэг яриа байдаг. Энэ та ямар энэ шинжлэх ухааны үндэслэл ерөөсөн байх. Тийм үү? Хятадын үгэнд ийм байдаг байхгүй хоолны харш гэдэг. Маш олон зүйлийн хоолны харшийг заасан байдаг. Энэ дотор бол магадгүй нэг зүйл нь л үнэтэй байх гэж би бодож байгаа. Тэгээ сам орхоо гэж юм тийм. Сам орхогийг их хэмжээгээр идээд дээрэс нь атгаар витаминыг уугаад энэ хоёр хооронд харшилтаад нэг зүйлийн хортой бодис үүснэ. Ийм болцоо хүнд маш их багтай. Энэ бол үнэхээр харш. Энэ хоолны харш биш. Энэ харин нэг зүйлийн эмийн хооронд харш болж байгаа байхгүй. Тийм. Уурга жишээлбэл зарим магадгүй тэр заасан дотор зарим зүйлийг бодсон хөврөлттэй байсан дээрээс нь чи ийм атгаар энэ харин Монголд үүсэх болцоо байл шүү тийм ээ. Монголчууд ч одоо нэг витамин С гэж их гингээр ууж байгаа баг. Тийм. Атгаар уучгаа дээрээс нь тарин сам орхоо идвэл энэ харин буруу. За сам орхоо бараг идэхгүй тийм бага. Тийм учраас тэр аюул байхгүй. Тийм ээ. Гэхдээ бол витамин С хэрэгтэй шүү дээ. Гэвч бол атгаар нь уух шаардлага байхгүй шүү дээ. Тийм л. Өөрөөр хэлбэл шүү дээ тэр нэг төрлийн хоол гэхээсээ илүү нэг идэхдээ олон төрлийг баг идвэл ер нь хамгийн сайн гэж. Одоо жишээлбэл ингэдэг л байхгүй. Тэр дупу гэдэг нэг ногоо дупу байж та. Дупугийн ногоо өнгөтэй тэр бөөцөтэй хамт идвэл муул гэдэг хүн ярьж байгаа. Тэр үн дээр муу биш. Ягаад гэвэл тэр бөөцөө дотор нь бол өвсөн хүчилгээч юм байдیں۔ Энэ нь бол дууфан дотор байгаа кальцтэй нэгдэнэ. Ийм болохдоо энийг хамт идэхэд бол эцсийн дамд хоёулаа нэгдээд гараа явчихчих. Энэ харш болохгүй байгаа байхгүй. Гэвч бол ямар үед харш болноог бол та дууфан идээд нэг цагийн дараа энэ бөөцөө гэдвэл энэ хоёр цусан дотор очиж нэгдвэл өөрөнд чинь чулууж л үүсэх аюултай. Гэвч бол энэ хамт идэх үедээ өөртөө шингэгдээд алга болно. Тиймээс бол нэг хоолыг хамт идээд тэгвэл нэг төрлийн хоолыг идэж хүн заана үсттэй. Нэг удаа нэг төрлийн хоол идэх. Энэ харших юм байхгүй. Энэ Европ хэмжээний талаас бол энэ дээр шинжлэх ухааны талаас бол би сонсоогүй юм байна. Магадгүй шинэ юм гарч ирж болно доо. Жишээлбэл ийм байдаг байхгүй юу? Энд нэг юм чи хүний зүрх ерөөсөө л хөөхөн манай шинжлэх ухаан одоо 2000 он хотл юу гэж бодож байсан вэ? Зүрх бол зөвхөн цус агшаадаг ийм л хүчин чадалтай гэж үзчихсэн байна шүү дээ. Өөр ямар ч нэг юм байна. Тэгсэн чинь их хэмжээний гормон шүүрсэлдэг. Тэгэд гормон шүүрсэлнэгээд бид нар мэдгүй шүү дээ. Зүрхнээс их хэмжээний гормон шүүрслээд тэр нь хор тавдрыг сэргийлж яадаг. Тэгээд зүрхний хор тавдар үүсдэг гэж хэлж байгаа. Бараг үүсдэг. Маш ховор. Зүрхний хор тавдартай хүний та сонсоогүй тийм. Тэгэхээр ямар учир байна гэвэл хүний биед бол маш асар их хэмжээний нөөц хүчин чадлаар байхгүй. Бид нар мдээгүй зүйлс асар их хэмжээгээр байгаа. Гэхдээ яг шинээр гарч байгаа юмнуудыг бид нар хүлээцтэй үнэн шинжлэх ухаанаар нотлол байна уу юу гэдэг олон талаас магтаж ойлгож авах хэрэгтэй байхгүй. Хүн нэг юм хэлэнгүүт нэг нь хүн мэргэлэнгүүт л одоо тэр уснаа тэр өсгөлдөөд яасан ус зардаг хүн юм уу ямар нэгэн одоо тэр шүлтлийг усч гэдэг юм олон зүйлийн уснаа нэрлэл гаргаад энэ бол ойлгодгүй гэдэг байхгүй. Боттой тэр хэр зэрэг байгааг бид нар мэдэхгүй. Гэвч бид нарын усаа төрөний ус хийсээр Канадад нас хамгийн сайн усаа. Бяц цусын та өөртөө сонголт хий. Тийм ээ өөрийнхөө сонголтоо хийж болно шүү дээ. Тийм болохоор бид нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр юмнуудыг хүлээж авахаас нэг мэрэгэн хүн гарч ирээд л баах юм ярьдаг. Нөгөөдгийг энэ их мэдээллийн дунд бид нар алийг хүлээж авах. Хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэл байна уу юу гэдэг. Хүн төрөлхөөд нь нас 100 жилээс өмнө яагаад одоо гэмт нэг дахин өссөн 100 жилийн дотор энэ шинжлэх ухаанаар гавьяа байхгүй. Тиймээс бид нар шинжлэх ухаанчаар амьдрах хэрэгтэй. Тэгээд одоо би миний ярьдаг юм чи тэр чинь энэ хүний биеийн бүтцөөс 8 шинжлэлийг бид нар яагаад ярьж байгаа юм бэ? Бид нар өөрийнхөө биеийг урдаа таны мэдээ. Энэ юунаас үүсч юу? Яагаад ингэж байгаа юм? Тийм болоод бид нар тийм энэ 8 төрлөөс л хэрэгтэй юм бол энэ 8 төрлөнд бид нар тэнцүүхэн хангааж өгье. Тэгээд бид нар эрүүл байхын чинь үндэс бүрдэж байна шүү дээ. Тийм ээ. Энэ өглөөний хоол бол нэг одоо цаг хугацаагаар ярих юм бол
өглөө одоо 7-оос те эсвэл 6-аас 12 цагийн хоорондох л одоо юуг бидний хэрэглэх хоолыг хэлнэ штэ. Тэгэхээр би энийг ингээд 3 хувааж болох уу? Эхлээд бол өглөө үлэн дээрээ нэг стакан ус уух ёстой. За тэгээд өглөө бол яг одоо өглөөнийхөө нөгөө цай ундаа тодорхой хэмжээний зүйл хэрэглэх ёстой, каша идэх ёстой ч юм уу тий. Тэгээд дараа нь 12 цагаас өмнөхөн 10-11-ийн үед дахиад нэг жоох юм идэх ёстой гэж нэг юм байна уугүй юу? Байна. Энэ хүнийг бол ерөөсөө өндөр багаар олон удаа хооллоо гэдэг. Би бол хүнд бол 6 удаа хоолж яхад их зүйтэй гэж. За та өглөө усаа ууч. Та ажилд гарахынхаа өмнө хагас цагийн өмнө яг ажлын байранда суухын өмнө хагас цагийн өмнө хоолоо идүүл гэсэн. Яагаад гэвэл та хагас цагийн дараа таны цуснаа шиг гэдэг нь таны цуснаа чинь энерги цуснаа чинь одоо шимт хичээл гүйцэд гарч ирнэ. Та энэ үед ажиллахад асуудалгүй. Та хоолоо эдэнгүүтэн албан ширээндээ суудаг. Энд чинь гидсэн чинь цус хэрэгтэй юу? Таны тархин цус хэрэгтэй. Энд чинь их зөрчлийг үүсгэж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар энэ цаг хугацаанд тэгээд таны 2 цагийн дараа 10 цаг болоод ирнэ тийм ээ. 10 одоо 2 цагийн ажилласнаа дараа өглөө 4 цаг ажиллахаар байна. Тэгвэл 2 цагийн дараа болоход таны шихрийн хэмжээ цусан дотор энергийн хэмжээ чинь багассан. Тэгээд шинжлэлийн хэмжээ багассан. Энэ үед та зохих хэмжээгээр юм идэх зүйтэй. Өдийн хойно 4 цагт идэх зүйтэй байхгүй юу? Орой яг унтахынхаа өмнө жоохон жимсч юм уу 6 цагт хоол идлээ шүү дээ. Тэгвэл 8 цагаас өмнө бас яах нөхөр хийж болно. 8 цагаас хойш хүн нөхөр хийх шаардлагагүй байхгүй. Яагаад гэвэл бидний эд эрхтэн эхлээд амарчсан. Ходоод чинь ажиллахаа болоод элэг чинь бол өөр ажиллагаанд хийж байна. Өдөр нь үйлдвэрлэл хийжсэн бол орой бол нөхөн сэргээлтийн ажил болгоно. Ингээд бидний биеийн дотор нэг амьд эдсэн цаг гэдэг байдаг шүү дээ. Иймээс ингэж олж явах хэрэгтэй. Би ер нь бол жимсийг 3 хоолынхаа дунд өгдөө. Тэгвэл өглөө банан идсэн бол өдийн хойно би 4 цагт юу идэх хэвээр өөр нэг жимс идэ. Орой нэг унтахын өмнө. Ингүүд бас нэг зүйлийн нөхөлт хоол болж байгаа. Жимсэн дотор зохих хэмжээнэ нүүрс уснаа нэгдэлтэй хамгийн чухал нь тэндээс эрдэс витаминуудыг авч байдаг. Витамин маш их чухал байна. Иймээс бол хоолыг нэг зохицож идэвэл энэ бол тань тарин хэрэгтэй. Нэг дээр их идээд тэгвэл ходоод чинь ихсэл сунцдаг болдог. Тэгээд их иддэг дадгаалт одоо тэгээд таргалдаг. Тэгээд таргалахгүй ч гэсэн цуснаа чинь өөхлийг өндөрдөг. Олон зүйлийн асуудлууд дагалдан өсөж байгаа байхгүй. Тийм болохоор энэ багаар олон удаа хоолж. Энэ их зүйтэй. За баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгч багш Өр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүнд доктор Мөнхөө багш маань бидэнд өглөөний хоолны талаар зөвлөгөө өглөө. Өглөөний хоолыг бид ярьсан юм чинь дараачихаа нэвтрүүлгээр өдөр оройны талаар тийм оройны хоолны талаар бас одоо сонирхолтой мэдээллүүдийг өгнө. Тийм учраас манай нэвтрүүлэгтэй хамт байгаарай ирхэм сонсогчдоо радио FM 107.5-тай хамт байгаарай гэж ингэж уриалж байна. За ингээд бүгдээрээ дараачихаа нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа.